30 хоногт 320 лээ 13 дахь өдөр хэрхэн өнгөрсөн бэ? За ингээд бид тээр нүрээ угаагаад охин маань уурлаад гэсэн чинь төхөөрөм уустай ингээд усаар тоглоно. За тэгээ охин маань нөгөө өчтөр жонгуулгээд ерөөхдөө тавгүй байсан нөгөө юу байгаа дэлгэний нөхштэй талах идсэн чинь дэлгэний нөхш шийдэнгээд хүүхэд юм чи сонирхоод мэдхгүй идээд тэгээ нөгөөдгнөөсөө жоохон хямарсан юм шиг байгаа. Нэлийн жоохон гүйлгээд за тэгээд админ нүглөө босоод бушуухан нэг ботаны шүүс буцалгаад өгсөн. За тэгээ өнөөдөр ерөнхийдөө болвол гар урлалынхаа чиглэлээр 3 төрлийн үзэсгэлэн гарсан байгаа. За нэг нь төв талбай дээр нөгөө Монголын олон улсын эмэгтэйчүүдийн форум үзэсгэлэн болж байгаа. За 30-ны хүртэл за нэг нь нөгөө зан азрын нэрэмжит дүрслэх урлагийн музейд бас болж байгаа. За нэг нь нөгөө хүүхэлдэйн анх дугаар үзэсгэлэн болж байгаа. За энэ гурвыг гуруулан үзчихэд ирнэ. За тэгээ ингээд үзэсгэлэнгээ үзээд маш гоё ба энд манай хэд үзээрээгээд би нэг лайв хийсэн штэ. Үнэхээр гоё энэ манай монголчууд тий нүүр соёл моёл тэгээл энэ хийц мэд бүх юм гайхалтай сайхан байсан. За тэгээд тэндээсээ хүүхэлдэйн музейгээс гараад үзэсгэлэнээс гараад ингээд талбай ороод охинтойгоо зарим авч идэх охин маань зарим гэж уурлаад за тэгээд замаараа өглөөний гудамжаар бас дайрсан. За тэгээд бид хоёр бичлэг хийх гэж ингээд нилээн болсон. За тэгээ охин маань ямар ч лээсэн айгүй хөөрхөн байсан. За тэгээд дахиад нэг үзэсгэлэн дээрээ дуусгачаад ирээд манай нөхөр миний хань ажилдаа яваагүй байсан. За тэгээ охин маань аав дээр ирээд наран гараад за бид хоёр тэгээд өнөөдөр усанд ороод тасаргаа сувилгаагаа хийсэн. За усанд ороход бол хүүхдийн нөгөө бие тавираад нэг гоё болдог те усанд ороод амархаар. За тэгээд 7 хоногт ер нь өнжөөд нэг усанд оруулахад зүгээр байдаг те манай ээжүүд мэднэ. За тэгээ араас нь админ ингээ охиноо ерөнхийдөө шар суунд оруулаад ингээ аав намын угаагаад тасаргаа сувилгаагаа хийж байгаа. За тэгээ шар суунд оруулахад бол 7 хоногт 2 удаа оруулахад болдог. За тэгээ ясны шүлэнд бол 14 хоногт 1 удаа оруулахад болдог. За тэгээд тухтай дараа нь тайлбарлая та тий. За тэгээ арьс арчилгаагаа хийчээд өнөөдөр ерөнхийдөө бол орлого маань байрнаас хөдлөөгүй. Ерөнхийдөө ингээл